Танд яг одоо Unitel Group-ийн бөөвэй хөтөлбөрийн сонсдог үлгэрийн төвөр хүрч байна. Монгол ардын үлгэр мөнх амгалан хаан. Үлгэрийн орноор үргэлжлүүлэн аялахыг хүсвэл subscribe. Эрт дээр үед мөнх амгалан хаан гэгч нэгэн хаан байжээ. Тэр хаан төр гүрэндээ гуйлгачин хүн золбин нохоо байлгахгүй, хэн юу хүсснийг заавал биелүүлнэ. Хиндэж үгүй гэж ам гарахгүй гэж тангаргалсан юм. Гэтэл зэрэгэлдээ хөрш нэгэн гүрэнд 3 муу санаат хүн байдаг байжээ. Тэр 3 даян дэлхийг муу санаагаараа чадна. Тэр битгий хэл хүн нэг бүрийг ч хорлож давна гэж бодож явцгаадаг байж. Тэгээд тэр 3 явж нэгэн өдөр нэг газар болзон уулзаж хэн яаж явснаа ярилцдаг гин. Тэр нэгэн жилийн зуны цаг тэр 3 уулзжээ. Тэгэхэд нэг нь манай энэ урд гүрэнд мөнх амгалан хаан гэж их баян чинээлэг хаан байна. Тэр хаан юу ч хүссэн заавал биелүүлдэг. Үгүй гэж хэлдэггүй гин. Урвал очиж тэр хааныг үгүй гэж хэлүүлж нэг чадъя. Юуны тулд 3 муу санаат нэрийг авлаа да. Харин яавал үгүй гэж хэлүүлэх вэ гэж гин. Үгүй гэж хэлүүлэх амар хаан. Хүн хийж бүтээх байтугай санаанд багтахгүй юм гуй. Тэгэхэд үгүй гэж хэлэхгүй яадаг юм гэж нөгөө нь хэлж гин. За тэгвэл юу гуйх вэ гэж 3 дахь муу санаат асуужээ. Би даян дэлхийг торгоор бүтээе. Түүнийг бүтээж гүйцэх торго өгнө үү гэж гуй. Үгүй гэдэг байгаа да гэж 1 дахь муу санаат хэлжээ. Тэгвэл би гадаад далай гэдэг том далай нааш цааш явхад зам цаад болоод байна. Түүнийг гурилаар зуурч хатаа. Далайг дүүргэх гурил өг гэж гуй гэж 2 дахин хэлжээ. 3 дахь муу санаат нь харин сүмбэр уул гэж хад чороогоор бүрхэгдсэн өнгө царайгүй муухай уул байх юм. Түүнийг алтаар бүтээе. Тэрнийг бүрхэх алт өгнө үү гэж гуй. Тэгж бид 3 нэг чаддаг байгаа даа гэд 3 муу санаат явж мөнх амгалан хаанд бараалхжээ. Бид 3 даян дэлхийд нэг юм бүтээн босгох гэж ирлээ гэхэд мөнх амгалан хаан учрыг айлднуу гэжээ. Би даян дэлхийг торгоор бүтээе. Түүнийг бүтээж хүрхүйц торго өгнө үү гэж гуйж явнаа гэж нэгтгэх нь хэлжээ. Нөгөөх нь би гадаад далайг дүүргэх гурил өгнө үү гэж гуйж явна. 3 дахь нь би сүмбэр уулыг бүтээх алт өгнө үү гэж гуйж явна гэжээ. Мөнх амгалан хаан үгүй гэж хэлж болохгүй. Үгүй гэхээр өгч болохгүй зүйл болохыг мэдээд жаахан гайхаж сууснаа. За та 3 21 хоноод ирдээ. Ихээхэн зүйл гуйж гисэн ч яах вэ? Би бүтээж өгье дөө гэд явуулчихжээ. Явуулсныхаа дараа тэр гүрнийхээ бүх эрдэмтэн мэрэгдийг цуглуулад манай гүрнийг чадах гэж ийм 3 гуйлгачин ингэж ирлээ. Эдний гуйлт хийж бүтээх байтугай санаанд багтамгүй зүйл байна. Инхээр би юу гэж хэлж буцаавал дээр бол гэд 7 хоног хэлэлцжээ. Гэтэл тэр хурлын дундаас ордонд ойрхон гэртээ нэг түшмэл хүн би хараад ирий гэж чөлөө аваад явжээ. Тэднийд урд тарганы нүхэн дээрээс 8 жилийн өмнө олсон одоо 8 настай нэгэн хүү байдаг байжээ. Тэр хүү аавыгаа ороод ирэхээр "Ааваа, та нойр хоолгүй өдий хоног юугаа хийгээд байдаг юм бэ?" гэж асууж гин. Эцэг нь "Чи төрийн хэрэгт оролцох болоогүй" гэд түлхсэн чинь унчихжээ. Тэгээд гарах гэж байхад нь хүү уйлж байснаа болцоход "Ааваа, харанхуйг эвдий гэвэл гэрэл багддаггүй юм шүү. Хадыг эвдий гэвэл багаж мууддаггүй юм шүү. Би явлаа" гэд явчихжээ. Замдаа түшмэл намайг төрийн хэрэгт орлоо гэд түлхчээр нь далимдуулаад явлаа гэж байгаа юм биз дээ. Бас л сүрхий үг хэлж байна шүү. Өөрийгөө хэлж байгаа юм болов уу гэж эргцүүлэн бодсоор ордонд оржээ. Хурал дээр сууж байгаад нэг түшмэлд болсон явдлыг хэлж "Үгүй мөн сүрхий үгтэй хүүхэд шүү" гэж ярьж байтал эзэн хааны дуу гарч "7 хоног хуралдлаа. Одоо 7 хоног тарыг. Ингэхдээ багыг баг гэлгүй, хөгшнийг хөгшин гэлгүй. Энэ хэргийг ярьж тэдний хэлсэн зөвлөгөөнийг цуглуулъя. Хүн хүний ухаан янз бүр байдаг" гэжээ. Тэгтэл нөгөө хүүхдийн тухай яриаг сонсож байсан түшмэл босч сая манай энэ түшмэл хараад ирэхэд түүний 8 настай хүүхэд
ингэж хэлсэн байна гэд болсон явдлыг ярьж гин. Ингээд нөгөө хүүхэд дээр түшмэл очиж 3 санаа муутын гуйсан гуйлтыг хэлж гин. Хүү хэлжээ. Та нар баг юмд их санаа санаж их зовлон идэлж байна. Тэр 3 муу санаатыг буцаахад амархан. Одоо аав очоод хааны ганцаараа байхад нь ингэж хэл. Тэр 3 муу санаад 21 хонохгүй 14 хоноод ирнэ. Тэднийг ирэхэд ертөнцийн 3 хэцүүг олж ир гэж хэл. Энэ дэлхий дээр байгаа батлагдсан 3 хэмжүүрийг эхлээд авч ирэг. Даян дэлхийг торгоор бүтээе гэж хэн хэллээ? Хичнээн торго өгөх вэ? Хавтгай дөрвөлжнөөрөө хичнээн чи хэрэгтэй вэ? Түүгээр чинь химжиж торго өгье гэд явуул. Сүмбэр уулыг хэн алтдыг гэлээ? Түүнд нь сүмбэр уулыг ёроолоос нь орой хүртэл буулгаад жигнээд ир. Хичнээн жим болж байна. Түүнийгээ мэдээд ир. Тэгэхээр тэр хэмжээний чинь алтыг өгье гэд явуулчих. Гадаад далайг дүүргэх гурил гуйсанд нь түүнийгээ хэмжээд иргэ. Гадаад далай загастай, жараахаатай, шавартай устайгаа хичнээн жим болох вэ? Хэмжээд ир. Тэгэхээр чин тэр хэмжээний гурил өгье гэд явуулчих. Тэр 3 дахиад хизээч эргэж ирэхгүй байхаа гэж хүү хэлжээ. Хаан ганцаараа байж байтал 14 хоноод нөгөө 3 чинь ирж гин. Хаан та 3 ертөнцийн 3 хэцүүг олж ир гэд явуулчихжээ. Тэр 3 хэмжүүр олоод ирж гин. Тэгэхээр нь хаан хүүгийн зааж өгснийг хэлээд явуулчихжээ. Үүнээс хойш одоо хүртэл 3 муу санаат уул, газар, далайг хэмжээд барахгүй байдаг гин. Далайг яндан хэмжиж байгаа нь энэ гэж дээшээ нэг хараад, доошоо нэг хараад байдаг шанган хорхой болцоход ажиллаж байгаа нь тэр гин. Газар дэлхийг хэмжиж байгаа нь төөлүүр өт гэж 2 үзүүр нь 2 тишээ тэлж явдаг шар өт болоод хэмжиж яваа нь тэр гин. Харин сүмбэр уулыг жигнэж байгаа нь дээшээ нэг гарч доошоо ойчиж явдаг нэг муу аалз болоод жигнэж байгаа нь энэ ажээ. Бяцхан үрсийнхээ төсөөллийн ертөнцийг хөгжүүлж Монгол ах уй сэтгэлгээний соёлыг түгээх зорилготой Unitel Group-ийн бүүвэ хөтөлбөрийн үлгэрийг хүлээн авч сонссонд баярлалаа.